За Америкт ганц 2 сар ажиллахаар ирсэн. Тэгээ ажил хайж явах хугацаанд монголчуудын наадмаар орж сонирхлоо. За энэ Сан Франциско хот орчмын монголчууд наадам бол үнэхээр өргөн дэлгэр сайхан болдог юм байна. Монголчуудын холбоон зохион байгуулж байгаа. Маш халуун өдөр болсон. Тэгтээ 2000 гаруй монголчууд цугласан гэж байна. Энэ бол их төвтэй оролцоо гэсэн үг. За ер нь энэ Сан Франциско орчимд бол 100000 орчим монголчууд амьдардаг гэж. За мэдээж гадаад орнууд байгаа иргэдэд бол энэ цагаан сар наадам бол хамгийн чухал төрийн наадам тийм ээ. Хүч түүхийн барилдаан, хүүхдийн уралдаан, урлаг спортын номерууд, бусад үйлчлэгээ, тэмцээнүүд маш олон боллоо. Завсар зайгүй одоо тийм хөтөлбөртэй сайхан наадам болж байна. За нэг онцлог нь бол хууш уран дээр хийж их очирддаг юм байна. Австралийн Сиднейд наадам үзэж явахдаа хууш уран дээр амар олон цаг очирч ирсэн. За энд бол харин гайгүй юм байна. За тэгээд завгүй ажиллаж амьдарч байгаа энэ хүмүүсийн өмнөөс энэ наадам зохион байгуулах арга хэмжээнүүдийг хийж өгдөг монголчуудын холбоодтой бүх оронд байгаа, бүх хотуудад байгаа энэ холбоодтой бид нар талархах хэрэгтэй гэж би боддог. Яагаад гэвэл энэ олон хүмүүсийн өмнөөс энэ бүсэр ажлыг хийж байдаг, зохион байгуулж байдаг. За тэгээ Америк нэгдсэн улсын баруун эргийн Сан Франциско гэдэг томоохон хот дох энэ монголчууд маань баяр наадмаа сайхан хийгээд сурчсан юм байна уу? Энэ одоо бараг 20 гаруй жил болж байгаа хаа. Тэгээ наадмын үзэл сонирхлоо. Сайхан байлаа. Тэгээ бүгдээрээ сайхан баярлаарай. Сайхан наадцгаарай.